Өнгөрөх 7 хоногт зам тээврийн сайд мөнх чулууны зоригт ажиллааснаас хойш Дорнод аймгийн төв Чавлсан хотод анх удаа ирсэн юм а. Арс намын гишүүдтэй уулзаж ярилцах юм байна хэмээн өөрийн цахим ууцнаа мэдэгдэж түгээр зогсохгүй орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслэр зар тараан гишүүдтэй уулзжээ. Чухамхүү зоригт сайдын гишүүдтэй уулзах гол зорилго нь улсын хурлын ээлжид сонгуульд Дорнод аймгаас нэр дэвшин гэдгээ нэгэнд мэдгдсэн тул гишүүдээс дэмжлэг авах гэсэн далд санаа агуулсан бололтой. Харамсалтай нь түүнийг намын гишүүд нь тимж таадаг хүлээж авсангүй. Учир нь 2004-өөс 2008 онд Дорнод аймгаас сонгогдсон ч Дорнодын төлөө хийсэн дорвитой ажилгүй Сүхбаатартаа нэр дэвших нүргүй болоод манад ирж байгаа мө хэмээн гишүүд нь хүлээн авчээ. Уулзалтын эхнээс Сүхбаатар аймгийг Дорнодтой жишиж Дорнодынхан арчаагүй сэтгэлгүй хүмүүсээр нь цоллож эхэлсэн байна. Охид хүүхнүүд нь бүжиг таанцд орж наргуулсаар байгаад замаа дуусгасан. Харин Дорнодынхан ийм сэтгэл гаргаагүй сэтгэлгүй сонин хүмүүс хэмээн ярьж эхэлснээр нутгийн иргэдийн дургуутслыг инхүү хүргэсэн бололтой. Төрийн ордонд ажиллаа хийгээд суухаас илүүтэй гадаад дотоодоор аялсан тэмдэглэл нүцэн хүүхний зураг дарж өөрийн цахим ууцнаа барилгахыг илүүд үздэг порно зурагчин эрхэм сайдын маань хүүхнүүдийг үзэх үзлэн ч бас ялгууртай байдаг бололтой. Учир нь Дорнодын хойд цумдуудаар мөн уулзалт зохион байгуулж байхдаа Дорнодын хүүхнүүд доошоо харин Сүхбаатарын хүүхнүүд миний тавьсан зам дээр гунхаж байгаа хэмээн хүний нутагт ирээд охид хүүхнүүдийг нь доош нь хийгээд авчээ. Түгээр зогсохгүй сайдын буруу зөрүү ярьдаг зан нь хөдөлсөн үү? Зарим аймгийн дарга жилдээ 2-3 хүнийг нам зохиж унгаадаг хэмээн амлалцсан нь Монгол улсын хэмжээнд хамгийн анхны эмэгтэй намын даргатай Дорнод аймгийг онлон авч суудлыг нь булаан жилдээ хид хидээр нь зохиж унгаах чадaltaй хүн ирэх ёстой гэж үтсэн бололтой. Тэр нь өөрөө юм гин. Учир нь тэрээр хойцомдоор явхдаа хид хідэн газарт өөрийнхөө засгийн газрын гишүүнийг өрөөндөө цоочлон түлхүүрийг нь цонхоор шидэж бүтэн 2 цагийн турш зодсон тухайга нийн үгүй илэн далангүй ярьжээ. Өнөөдөр Сүхбаатар аймгийн засаг дараа Батцуур жилдээ 2-3 хүнийг нам цохиод муудаг байхгүй. Танхаа балмад сайдын маань бас нэгэн хүмүүжүүлгүй үйлдэл нь бусдыг үл хүндэтгэх. Хэдийгээр Арслан намын байрандах уулзалтыг өөрөө зарласан ч түүний хэлсэн үг үйлдэлд дургуутсан гишүүдийн бухимдал нь сайдыг халааснаас гараа ав хэмээн ойлгоход хүргэсэн байна. Харин би ийм л хүн хэмээн харуулахыг хүснэ үү? Эсвэл шаардлагыг хүлээж авах дургуудад тэгсэн үү? Түүнийг та нар миний үгийг сонсвол сонс, үгүй бол явцгаа хэмээн хэлэхэд хүргэжээ. 9 сард сайд болоод Бэрхо. Та нар дуугаа ид. Зүгээр сонсмоор байвал сонс үгүй одоо ийшээ өрөөнд орох юм уу? За ингэ. Үнэн дээр төрийн сайд хүртлээр дэвшсэн ч алтан засны үлгэрээр сэтгэл нь их л олон зүйлийг хүсэмжилдэг бололтой. Учир нь шунал ихт сайдаас асуусан Төвшин Баяр хэмээх жиргээчин та ихэвчлэн хөдөө байдгүй хэмээсэн асуултад тэрээр ордонд агаар дутаад хэцүү байна хэмээн хариулж байжээ. Үнэхээр л ордонд бөхчмөдөд ажиллахад хэцүү байдгийн бол чухам юунд дахин тэр бөхчм газрыг хүсэж байна вэ? 7 хоногт 2 өдөр гарахгүй бол үнэхээр юу ордонд байтгаа хотод авчтаад байдаг. Та нарсан орон нутагт амьдардаг улс хотод очиод цонхон голохгүй ер нь тэгээд давчддаг байл гэдэг. Би тэгж бодож байна. Ер нь ордон дотор юу тэр давчдах байтгаа боож газар дутуу байх үе бол байнга штэ. Тэнд ус стресстэй уурлах, бухимдах үе бол баг өдрө болгон болж ш. Та нар улсын хурлын хуралдааны үсрийн өслөөдийг өдрө болгон хардаг байл гэдэг. Тэнд бол давчцсан байхгүй юм болдог штэ. Түүний гишүүдтэй уулзах болсон хамгийн том шалтгаан нь гишүүдээс дэмжлэг авч улмаар намын хорог хуралдуулж зарим нэг намын хорооны гишүүдийг өөрийн гарт оруулах далд санаа. Ингэж хэлдгийн учир нь 2 дугаар сарын 22-ны өдөр зоригт гишүүний бэлэг хэмээн зарим өөрийн дарга гишүүдийн гэрээр нэр бүхий хүмүүс явж гарын бэлэг нэртэй дарс наборыг өгөхийг оролцсон явдал юм а. Таныг маргаашийн уулзалтад ирж зоригт сайдыг дэмжинэ гэдгийг тэтгэж байна. Та заавал ирээрэй гэх мэтээр ухуулга явуулжээ. Өөдөө хайсан чулуу өөрийн толгой дээр гихчээр уулзалт амжилтгүй босонд бухимдсан уу? Эрхэм сайд маань та нар цэрэн чимэг даргаагаа дэвшүүлэх гээд ингээд байгаа юм уу? Дахиад нэг мандат байгаа бидтэй хэмээн өөрийнхөө хэлэх гээд хэлж чадахгүй байсан далд санаагаа инхүү хэллээ. Одоо энэ чинь 2 мандаттай шүү дээ. Өнөөдөр та нар бүгдээрээ цэрэн чимгийн даргаыг нэг дэвшүүлэх тухай яриад байгаа шүү. Энэ чинь 2 дахь хүн гэж бас байх хэрэгтэй. Дэмжлэг авахгүйгээ мэдсэн ч дахин ирэх болно гэдгийг хэлсээр байгаа мөнх чулууны хүүг дорнодчууд хүлээн авах уу? Хавар цаг болж зарим нэг хүмүүсийн өвчин эд сэдэрдэг энэ үед сайдынхаа мэдрэлийг үзүүлж ирэх сонгуулаар ийм хүмүүсээс нэмүсэн ангижирч төрөө цэвэрлэх цаг нь ирээд байна.